Шинжлэх ухаан таны мэдхийн од мөндөр сувг танд хүрч байна. Урлаг судлаач Амина болон төгөлдөр хуурч хөгжим судлаач С од гэрэл бит хоёр та бүхэндээ сонгодог урлаг подкаст нэвтрүүлгээ хүргэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост долгионоор хүрч байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн ураатай Unitel Group болон хайртай алтан гишүүд маань оролцож байна. Өдрийн мэнд. За өнөөдөр актер дөрийн талаар ярих гэж байна хоёлаа. Агва Жозепе Вердигийн маань 10 дахь дуур. За энэ дуур болохоор түүний хувьд ер нь эргэлтийн цэг байсан. Итали дуур гэхэд бол маш өөр. Ер нь 1840-од оны үед Вердигийн бичсэн бусад дууруудаас маш ялгаатай. Нэгдүгээрт үйл явдлаараа үйл явдал нь маш өр бусын, хоёрдугаарт галт цогтой хүсэл тэмүүлэл нь байгаа яг тэр Итали юм байгаа. А гэхдээ үзэгчдийн тэр хүсдэг, хүлээдэг хайр дурлалын тухай биш, харин хүнд байж бол хамгийн гүн гүнзгий, хамгийн тийм ад чөтгөрийн хүсэл болох эрх мэдлийн төлөх ханшгүй хүсэл, өшөө авалт, атаархал, үзэн ядалт гэд ийм сэдвүүдийг барьж авсан актер дээр байгаа. За энэ дээр бол Макбет. Агва зохиолч Уильям Шекспир мэндэлсний 462 жилийн ойг тохиолдуулан өнөөдрийн нэвтрүүлгээрээ Макбет дөрийн талаар үзэгч сонсогчид та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. За шууд хэдүүлээ үйл явдал нь бол их гоё базагдчихж байгаа учраас үйл явдлыг нь бүтнээр нь яриад үгүй. Дээрээс нь хүнд дуур учраас үйл явдлын бас ихэндээ шууд мэдсэн дээр тий. Хоёлаа зарим юм дээр болохоор өөрсдөө үзэрэй гэнтэр гэдэг штэ тий. Гэхдээ Макбет яалталцчгүй хүнд дуур тийм амар биш. Тэгэхээр үйл явдлыг мэдээд тэгээд өшөө илүү ухаж ойлгох гэж хичээх хэрэгтэй дуур. Шекспирийн маань Макбет өөрөө ямар хүнд зохиол илээ те. Тэгэхээр тэрийг дөөр болгоно гэдэг бол бас маш амаргүй даваа байсан баг. Тэгэд Шекспир өөрөө одоо илүү цустай гэх юм уу те, илүү аллагын хэсэг нь илүү аимшигтай те, илүү тийм хэрцгий байдлаар илүү төрсөлсөн байдаг. Бол Верди болохоор илүү энэ ч мэдээж хөгжмийн драма болгож байгаа учраас тэр одоо хэрцгий цустай хэсгүүд нь бол арай бага. Ер нь одоо аллагтай хэсгүүд ялангуяа илүү их тайзны арт тий. Тэгэхээр дараад нь өгцнийхэн дараад нь үйл явдлууд нь тайзан дээр өрнөдөж байт юм уу тий. Ийм бас ялгаатай байгаа. Тэгэхээр хоёр том суудны бүтээл одоо Верди тий төгсгөлт нь хөгжмөр илүү одоо баадсан гэсэн үг. Яа, актер зохиол бидэг үлээж шүү. За тэгэхээр үйл явдал маань 2-р зууны дунд үед Шотланд болон Англи Шотландын хил дээр өрнөж байгаа. Макбет гэдэг нь Дункан хаанд маш их нөлөөтэй, тийм хааны ихтгэлтэй хүн. За тэгээд тулаанаас буцаж ирэх замдаа Макбет банко нар юм шулмууттай таарлаж байгаа. Макбетийг болохоор Кавдорын одоо тан гэдэг цолтой болоод хаан Шотландын цол. Кавдорын тан гэж Шотландын цол тий. За тэгвэл Бангкок болохоор Бангкокийн үр удам нь мөн хаан болно гэж тэр шулмнууд бол зөгнөж хэлж байгаа. Тэгээд удалгүй Дункан хаанаас Макбетийг тулдаанд ялсныхын төлөө Кавдорын тан цол хөрцөн тухай мэдээ ирнэ. Тэгэхээр шулмнууд бол үннийг хэлсэн болж таарна тий. За ингээ хэлсэн зүйлсүүд нь бол биелж эхлэдэг байгаа. Тэнгүүд Макбет болохоор тэр яриан дундаас тий нөгөө ухаан бодлыг нь юу эзэмдэж байгаа вэ гэхээр эрх мэдэл аавна. Хаан болно. Тэгээ ямар ч тийм мэдээ сонссон хүн бол 50 сууж бол үнэхээр чадахгүй баха. Тэгээд шууд хатагтай Макбет руугаа захаа бичиж байгаа юм л та. Тэгээд тэгсэн чинь Макбетийн одоо ихнэр хатагтай болохоор шууд одоо хааныг хөнөөхийг төлөвлөд тэгээд ингэ нөхрийгөө уруудтаж байгаа юм тийм. Тэгээд Дункан Макбетийн цайзд хонох үед яг энэ хааныг хөнөх төлөвлөгөөг хэрэгжүүлээд өглөө нь язгууртан Макдуф хааныг одоо ирэмдэг болсон тэр цогцсыг нь олж байгаа. За ингээд Макбет маань хэлсэн ёсоор Шотландын хаан болсон ч нөгөө талд нь болохоор Бангкокийн үр удам хаан ширээнд суух ёстой гэсэн нөгөө шулуунуудын үгс байгаад байдаг. Тэр нь бодогдоод өөрийг нь байнга шаналгаад эрх мэдлээ алдчих үедээ ингээд Макбет их нэртэйгээ хамт хөлсний алуурчдаар Бангкок болон түүний өв залгамжлагчдыг алуулахар шийдэж байгаа. Алуурчид Бангкок хүүтэйгээ хамт цэцэрлэг төрөлтөнд ирэхийг хүлээгээд Бангкок алуулж харин хүүн бол зогтож чадж байгаа. Энэ үед Шотландын одоо шинэ хаан болсон Макбет язгууртнуудтай зориулаад л хүлээн авалт зохион байгуулад л энэ хооронд бол Бангкокийн сүнс нь гарч ирж байгаа тийм. Тэгээд төшмөд одоо шинэ хаан хууль бусаар эрх мэдлээ авсныг нь үүнээс олж ингэ сэжиглэж эхэлдэг. Язгуурт Макдуф болохоор тэр төшмөдийг бол дэмжиж байгаа. Ингээд Макбет маань дахин шулмнуудад хандаад шулмнууд болохоор түүнийг язгууртан Макдуфаас
болгоомжлохыг харин эмэгтэй хүнээс төрсэн хинээс ч айхгүй байхыг мөн Бернамын ой цайз ойртох хүртэл юунд ч дийлдэхгүй гэд нэг юм хэлж байгаа юм л да. Ер нь энэ шуламж бай элдэг олон зүйлс хардаг хүмүүсийн хэлж байгаа юм аль эртний грекийн үеэс л тодорхойгүй байсан тий. Ямар эмэгтэй хүнээс төрсөн хинээс ч айхгүй байхыг хэлж билсэн. За ингээд яасан бэ гэсэн чинь Макбет язгуурт Мактуфын гэр бүлийг ингээд маш харигс хэрцгийгээр хядж байгаа юм л да. Энэ 60 араасаа олон аллага болж штэ. Тэгэхээр хаан Дунканыг алчихсан. Хангалтгүй байсан Бангкок аллаа тий хангалтгүй байлаа одоо тэгээд өөрийнх нь эсрэг босгоод байгаа Мактуфыг гэр бүлээр нь тий гэр бүлийн чинь жинхэнэ одоо цуст аллагуудыг араас нь цуврал алга болж байна. Тэгээд тэнгууд Мактуф мэдээж ой гашууд аимшигтай автж байгаа. Ингээд гэр бүлээ алуулсан одоо Мактуф мөн одоо Дункан хааны хүү тэгээ урд нь Дункан хааныг ч гэсэн анхаалцсан байна шүү дээ. Дункан хааны хүү Малкольмын далбаанд ор нэгдээд тэд нар цэргүүдээ Бернамын ой модны мөчрөөр халахлаад одоо Шотландын энэ аимшигтай цус таллахуудыг цуврал аллахуудыг үйлдэж байгаа захирагчтай тултахаар явж байгаа. Хатагтай Макбет болохоор үйлдсэн одоо нүглийнхаа энэ дарамтанд ороод галзуурч өгч байгаа. Тийм сэтгэл зүгээ дийлэхгүй. Хамгийн анхны ерөн санаачлагч нь л тэр яг хатагтай Макбет байгаа даа шүү дээ нөхрийгөө хаан болгох гээд. Тэнгүүд язгууртан Мактуф болохоор Макбетийг ингээд мөшгсөөр байгаад ямартай ч одоо энэ аимшигт цуст дарангуйлагчийг бол гэж хөнөөж алж байгаамаа. Ингээд гэхдээ шулмнууд ингээр худлаа хэлсэн үг гэвэл үгүй. Эцэст нь бол шулмуудын зөвнөл нь биелж байгаа. Яагаад тэгэхээр язгууртан Мактуф маань болохоор үнэхээр ихээсээ төрөөгүй. Харин хугацааныхаа өмнө ихийнх нь хөвлийг зүсж гаргаж авсан буюу одооныхоор бол кесар юм да тий. Тэг хөрөг замаар төрөөгүй. Кесар хагалгаар. Тэгэхээр энэ айгуу сонин үйл явдал нь 2 дугаар зуун гэж байна шүү дээ. Тэгээд Шекспирийн за 2 дугаар зуунаа байг тий. Шекспирийн цаг үед хэр чин бас юм кесар хагалгааны үе одоо хийдэг байсан болж таарч шүү дээ тий. Тэрийг нэрээ манай анагаахын мэрэгчлэтнүүдээс асуувал бас сонирхолтой юм. Мэрэгчлэтнүүд маань байвал бас доор комментор бичээрэй кесар хагалгааны түүх гэж юу гэдгийг тий. Киногоор ингээд санахаар юун дээр Спартак дээр хоёул Спартак балет өмнө ярьж хахад би цувралыг ярьж ирсэн шүү дээ. Тэрэн дээр бас кесар хагалгаа Ромын үед хийж исэн юу гардаг шүү дээ. Тэр бол тэгтээ би бол тухайн үед тэр зөвхөн кино учраас тий одоо кино гэдэг утгаар нь хүлээж авсан. Тэгтээ энийг бас судлуул сонирхолтой сэдв байна. Тэ хизээ үеэс юм. Тийм байна тий. Тэгэхээр шулмнууд бол яг үнийг л хэлсэн байна нөгөө эмгтэй хүнээс төрсэн хинээс ч айхгүй. Гэхдээ язгууртан Мактуфоос болгоомжлоо гэж хэлжсэн байна. За ингээд энэ актер сюжетийн хувьд тэ агуулгын хувьд ингэж цуст тэмцэл хүн эрх мэдлийн төлөө юу ач хамаагүй ямар ч одоо зүрх сэтгэлээ худалдахад бэлэн байдаг тухай ямар ч одоо ёс суртахууны хим хэмжүүрийг давдаг тухай энэ актер дөрийг хэрхэн бүтээсэн талаар авч хэлэлцээ. За Жузеппе Верди агуу Шекспирийн уран бүтээлийг шимтэн уншаад одоо үргэлж татагддаг байсан байна. Өөрөө бол хөгжмийн зохиолч Верди маань болохоор Английн одоо жүжигийн зохиолчийг маш шүтэн бишрээд түүний бүтээлүүдийг одоо урлагийн хөршгүй оргил гэж тэгж шүтдэг байсан байна л та. Ийм ч учраас ер нь эмгэнэлт жүжигүүдээсэн сэтвэлсэн дөр бүтээхийг эртнээс л их хүсэж исэн. Энэ дэр их сонирхолтой нь Верди өөрөө бол тийм англи хэл сайн мэддэг байгаагүй. Тэгэхээр энэ дэр Итали хэл дээр бол яг тухайн үед Шекспирийн зохиолууд хангалттай бас сайн орчуулагдаагүй, ялангуяа сайн орчуулгууд байхгүйсэн гэж байгаа байхгүй. Тэгээд Верди болохоор энийг Франц хэл дээр ялангуяа Хьюгогийн орчуулгуудаар Шекспирийг тэгж шимтсэн гэж үздэг юм лээ. Оо ямар сонирхолтой юм. Нэр сайн орчуулга гэдэг чинь бас их хэцүү асуудал шүү дээ. Ялангуяа Шекспир шиг агуу зохиолчийг орчуулна гэдэг бол тэгээд 1846 оноос манай Верди маань Макбетийн тухай бүр улам илүү бодож бүр тэрэндээ их орж эхэлсэн юм байна л да. Тэгээд маэстро маань ирээдүйн дуурийнхаа үйл явдлыг таймлан бичээд хамтран ажиллагч Франческо Мария Пиавыг шүлэглэн бичиж өгөхийг хүссэн. Тэгээд Верди болохоор Пиавыг бичлэн таньдаг. Тэгээд тэр хоёр дуур дээр урд нь хамтарч ажиллаж байсан. Тэгээд би энийг маш сайн 3 дуур дээр ажилласан байсан. 2 дахь дуур одоо Макбетийн 3 дахь дуур. Тэгээд маэстро маань айгу хэцүү өндөр шаардлагуудыг их тавьдаг байсан юм байна шүү дээ тий. Өндөр шаардлагыг гэхээс илүү маш тодорхой шаардлагыг тавьдаг байсан. Тэгэхээр одоо орчин үед ингэж ярьдаг шүү дээ нөгөө дууны шүлэгч гэж тустай байдаг. Одоо яруу найрагч тустай яг дуунд зориулж шүлэг бичиж чаддаг авьяас дүүн гэж тустай байдаг гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг дуурийн цомнол либреттог бичнэ гэдэг шүлгэлжилсэн хэлбэрээ нэгдүгээрт бичиж байгаа.
Тэ хоёрдугаар тэр ерөнхий том үйл явдлаас хөгжмийн зохиолч хүсэж байгаа за энэ хэсгийг тодруулах гэсэн юг тэрний сэтгэл хөдлөлийг маш товч бөгөөд тийм шүлэгчилсэн тэгээд дуучин дуулахад эвтэйхэн хөгжим дэвсгэд одоо тодорхой тим болгож тавих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бас тэр нэг тодорхой нарийн чадвар байгаа даа. Тэгэхээр яг нэр юм байна тий. Тэрнийг Верди маш тодорхой одоо өөрхөн загтлууд дээр тодорхой байдаг. Маш товчхон тий. Тэгсэн хэрнээ маш тодорхой энэ төр яг тийг заалбарсан байдаг. Тэгээд пиаво болохоор ерөөсөө энэ маэстрогийн тавьж байгаа тэр шаардлагуудыг нь цааргалахгүйгээр тэгээд маш юм нарийн зүйл хүсдэг гэдгийг мэддэг болохоор дахин тэр либретогоо сайжруулж бичдэг байсан гэдэм байлээ. Тэгээд 1846 оны 9-р сард болохоор Верди одоо зохиолчтой Макбетийг буулгасан юм хувилбараа илгээгээд тэгээд Верди болохоор энэ хүн эмгэнэлт жүжиг нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн агуу бүтээл гэж цагталтаа бичсэн байт юм байна. Тэгээд ер нь түрүүний хэлсэнчлэн манай од гэрлийн манай хэлсэнчлэн тий. За энэ үнэхээр үр дүнтэй ингээ байхын тулд үйл явдлыг найл болох товч илэрхийлэх ёстой гэж байгаад хэлсэн ба. За тэгээд нөгөө цагталтаа хид хідэн шаардлага тавьсных нь чухлуудаас нь гэх юм бол одоо шулмуудын ярианд бусад дөрүүдээс ялгарах хачин тийм өвөрмөц нарийн мэдрэмжийг ингээд олж харахыг хүсэж байна. Тэ. За либретто болон бичих ингээ үйл явц маань бол зэрэгцээ явагдаж байгаа. Тэгээд дөр бичигдэж дуусмагс бол бэлтгэл сургалтыг нь бол шууд эхлээд явчихж байгаа. Тэгээд нөгөө Вердигийн ер нь дуучтаасаа хамгийн их өндөр одоо шаардлага тавьдаг зүйл бол зөвхөн ингээд дуу хоолой тэгээ дууны чадвар номер нэгт гэхээс илүү жүжигчний маш сайн тоглолтыг шаарддаг байсан гэдэг чинь. Тэгээ тухайн үед бол бас тэгж одоо бол дуурийн ямар ч дуучин бол одоо Монгол улсын гавьяат жүжигчин гэж явж байгаа гэдэг тий. Ер нь дуур одоо л угаасаа нөө дуурийн жүжигчин тий дуурийн ангийн оюутнуудад хүртэл уран чадварын буюу жүжиглэх урлагийн хичээл заадаг. Энэ бол тогтцоо ойлголт болсон. Тухайн үедээ бол тийм байгаагүй юм шиг байна тий. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг Вердигийн хувьд бол жүжиглэх хавьяас чадварыг нь болохоор номер 1-т тий гэж үздэг. Тэгээд жүжиглэх ур чадвар нь сайн байх юм бол одоо яг дуулах хавьяасынхаа хувьд чадвар багтаа байсан ч гэсэн тэр виртуоз гэдэг бүр агуу маш олон янзын хоолойд гаргаж чаддаг тийм мундаг дуучнаас илүүд үздэг байсан байгаа. За тэгээд энэ тухайгаа болохоор яг найздаа бичсэн загталтаа ингэж тодорхойлсон байт юм байна л да. Надад ямар нэгэн уран бүтээлчийг тулахыг би хизээч зөвшөөрөхгүй байх. Миний энэ зуршил болсон бөгөөд Мария Малибран энэ ертөнцид иргэн ирсэн ч гэсэн би үүнтэй санал нийлэхгүй. Орчлон ертөнцийн бүх алтч намайг энэ зарчмаас минь хазайлахгүй. Тийм эндээс нөгөө Верди өөрөө ямар зарчимч тий ер нь бүтээлүүдтэй хандсан хандлага үзэл бодлын хувьд ч гэсэн өөрөө маш зарчимч хүн байсан. Тэрнийг бас харж болно. Тийм ээ тууштай тий орчлон ертөнцийн бүх алтч намайг энэ зарчмаас минь хазайлахгүй гэж шүү. Тэгээд хөгжмийн зохиолч маань одоо гол дүрээ сонгох гээд тухайн үеийн шилдэг баритонуудын нэг Феличе Варези Феличе Варезид хандсан юм байна. Тэгээд нөгөө Варези юугаар Вердид тэгж их одоо хайрлагдаж хамтран ажиллах санал тавиулж байгаа вэ гэхээр Варези бусад дуучтаас илүүтэйгээр бодож тунгаадаг, ойлгож дуулдаг хэв маягтай. Тэ. Тэгэхээр нөгөө Варези хоолойны хүч сайхан дууралтаараа болохоор мэдээж бусад алдартай дуучтаас бол дутмаг. Гэхдээ үнэхээр бодож тунгааж ойлгож байгаа учраас тэрийг эргүүлээд нөгөө жүжиглэх одоо авиас чадвар болгож эргэж гаргаж ирдэг. Тодорхойлтыг сонсон чинь яад чинь амар төвшин надад дүрслэгдэж байна. Яг тийм их тийм бодож тунгаадаг, ойлгож, бясалгаж илэрхийлдэг санагддаг баггүй юу? Яг нөгөө ерөн жүжигчний ур чадвар дээр алдарт найруулагчийн хэлсүүг байдаг шүү дээ. Нэг дүрийг харчаад итгэхгүй байна гэдэг. Оюутнуудтай тийм итгэхгүй байна. Итгэгдэл нь буюу тэр дүр дотроо яг чи тэр дүрл болох хэрэгтэй байхгүй тийм чи Макбет өөрөө л болох хэрэгтэй байхгүй жүжиглэх биш тийм одоо чи өөрөө тэр болох хэрэгтэй. Тэр жүжиг биш чи оршихуугаараа тэр одоо тэр хүн болж хувьсах хэрэгтэй. Тэ нэгсэн дөө. Яг тийм. Тэгээд Верди 1846 оны 8 дугаар сарын 26-нд Варезид ийм цагтл бичсэн байна. Чи тэгэхээр Мацаг барих үеэр Флоренцд ирэх төлөвлөгөөтэй байна уу? Хэрвээ тийм бол би чамд зориулж Макбетийг бичье. Тэг ингээд Варези маань бол зөвшөөрсөн байгаа. Ингээд хөгжмийн зохиолч маань ажилдаа ороод бүр өдөртөө 12-оос 16 цагийг ширээний ард өнгөрөөжсэн. Тэгээд хөгжмийн зохиолоо бичгийн хажуугаар Верди маань дуучид болон импресарио нартай загтлаараа харилцаад
импрессарио загтлаараа харилцаад тэгээ өөрийнхөө санал бодлоо ингээд илэрхийлээд тэгээ ашиггүй энэ нөгөө үнцэнтэй материалууд нь болохоор ер нь одоолтол хадгалагдсан байдгаар бид нар зохиолч Верди бол ийм хүн байсан юм аа гэж өдөд ярих боломжтой болж байгаа. Тэгээд Верди амсныхаа дагуу Феличе Варезед Макбетийн дүрийг бол өгсөн. Ингэхдээ Верди Варезед зөвхөн хөгжмийн нарийн ширийн зүйлийг төдийгүй одоо дүрийн сэтгэл хөдлөлийг хүртэл ингээд наривчилж тайлбарлсан байгаа. За ингээд ер нь л Верди өөрөө ингээд найруулагч шиг ажилласан байгаа байхгүй тэр маш тулж ажилласан дуучидтайгаа. Тэгээд дуучидтай болоод нөгөө Пиави цомнол бичсэн Франческо Мария Пиави шүү дээ. Тэднэртэй бүр маш тулж ажилласан гэж байгаа. Тэр өөрөө яг одоо найруулагч, продюсер бүх юмаа хийсэн гэсэн үг байхгүй. Тийм байна тий. Тэгээ зөвхөн зөвөр хөгжим биччихэд за энийг дөр болох гэж үгүй. Энэ дээр яагаад ингэж орцсон гэхээр тодорхой хэмжээнд нөгөө Верди шугамаа өөрчлөд байгаа штэ. Өмнө нь бол илүү ингээд одоо Белканто те илүү нөгөө олонний мэддэг Италиудын хүсдэг тэр нөгөө гоё хайрын сэдвтэй, гол дүртэй тенор аягүйх гоцолж дуулдагч гэдэг юм уу те. Тим хэв маягаас энэ бол өөр. Энэ бол илүү харгас илүү харанхуу цустай тий. Тэгэхээр тэрнийг хөгжмөр илэрхийлэхийн тулд энэ илүү юм реалист болж гисэн байхгүй юу? Тий. Дандаа юм нөгөө гоё сайхан, тий гоё чимэглэл ихтэй, уран сайхан гэхээсээ илүү тэр хар бараан, тэр хэрцгий, тэр өшөө хорслыг яг байгаагаар нь илэрхийлэхийг зорьсон. Тэгэхээр энд тодорхой хэмжээний Вердигийн хувьд болоод дурийн одоо түүхэнд шинжилэл явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ шин юмыг хүмүүст ойлгуулахын тулд ингэж тулж ажиллахаас өөр арга байхгүй бас. Саяны Белканто гэж үг гарлаа тий. Үзсгэлэн тэгээ сайхан дуулах урлаг. Тийм. Ерөөсөө л нөгөө бел тий сайхан гэсэн үг шүү дээ тий. Канто ч дуу. Тэгэхээр чин сайхан дуулах урлаг. Тэгэхээр өмнө нь бол одоо Верди болон тэрний өмнөх үеүүдэд энэ маш одоо хүчтэй ноёрчсон. Бүх дуулал нь тодорхой, холбоостой. Тэгээд бүх үг хэллэг болоод аялгуунууд нь бүгдээрээ тодорхой ойлгомжтой. Тэгээд уран сайхны хувьд ингэж дандаа гоё сайхнаар хурж ойлгогдох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо үхэж байгаа ч гэсэн үзэсгэлэнтэй үхнэ гэдэг шиг тий. Тим философи цаана байгаа. А яг дуулаачийн урдсан үүднээс бол одоо ийшээ харж дуулсан ч, ийшээ харж дуулсан ч, цаашаа харж дуулсан ч гэдэг юм уу тий. Тэр нөгөө сонсож байгаа сонсогч нарт юу яахсгүй. Тийм өөр сонсогдохсгүй. Тэр одоо адилхан сайхан хүрч явах хэрэгтэй. Тэгэхээр тэр техникийн өндөр чадварыг шаардаж байна тий. Чи ийшээ харсан ч гэсэн чиний хоолой ч яг л сайхнаараа хүрж явах хэрэгтэй. А дээрэс нь бүх нотнууд чангч ба аяарч ба бүгдээрээ ингэж гоё, маш гоё холбоотойгоор сайхан дуурах хэрэгтэй. Гэх мэт юм нарийн бас техник асуудал хэрэгтэй явчихдаг. Гайхалтай. Тэгвэл Варезэ нөгөө Вердид ингэж бичсэн байгаа юм л да. Захиан дээрээ гээд нөхцөл байдлыг сайтар судалж, үгийг нь тунгаан бодохыг би чамд дахин зөвлөж байна. Хөгжим аяндаа төрнөө. Ерөнхийдөө чи хөгжмийн зохиолчоос илүү либретто бичиж буй зохиолчтой илүү үйлчлэхийг би хүсэж байна. Болж буй нөхцөл байдлыг өөрөөр хэлбэл Макбетийн хаан ширээ зөгөнсөн шулмууттай уулзах мөчийг сайн бод. Чи энэ мэдээнд гайхширч, айж сандарч, үүний зэрэгцээ хаан ширээнд суух гэсэн хүсэл дотор чинь төрнө. Ийм учраас чи хоршоо дууныхаа эхлэлийг хагас өнгөөр дуулах хэрэгтэй. Мөн би яагаад аимшигт автав гэсэн шүлэгт зохих ёсоор нь гол утга учирыг өгөхөө бүү мартаарай. Хөгжимд заасан миний бүх тэмдэглэгээ уртлаг зэргийг анхаарч үзээрэй гэд. Одоо энэ уртлаг гэдэг нь болохоор бодвол юу яг тий энэ хаан барих уу энэ гэдгийг нь хэлж гинөө тий. Хэр удаан барих уу? Тэгэхээр заримдаа нөгөө нотны урт хангалттай биш нэмэлт тэмдэглэлийн үед нөр өгсөн байдаг аахгүй. Тэрийг илүү тодорхойлж байгаа. Тэгэхээр бүр тийм юмн дээр хүртэл юм нарийн ажилласан шүү дээ тий. Тэгэхээр одоо бүх амьсгаа, бүх хэллэг, бүх одоо характер, бүх юм нь яг л тий миний хүснээр байлгахын тулд ингэж тодорхой зааж ин гэсэн үг шүү дээ. Гайхалтай. За ингээ хамтран ажиллаж байгаа хэдүүлээ хэлчихэд үргэлжлүүлье. За ийм байна. Бид нар одоо бүгдээрээ ер нь утас өрдөг болчлоо. Тэгээ бүгдээр ер нь цахим хэрэглээтэй дижитал хэрэглээтэй болчлоо. Тэгээд үүнийг дагаад ямар эрсдэл байна гэхээр цахим орчны эрсдэл гэж те аюулгүй байдал гэж нэг юм байгаа. Тэгэхээр өнөөдөр Unitel Group маань бол аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтэе гэсэн компанийнхаа уриатаагаар ажиллаж байна. Ер нь Unitel Group нь хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлээд цахим орчны эрсдлээс ингээ урьдчилан сэргийлэх зорилготой
үлгэртэл байдаг гэдэг нэртэй нөлөөллийн юм компанид ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр компанид ажлын гол онцлог нь болохоор кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр одоо дамжуулаад ойлгомжтой юм сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа юм байна. Жишээлбэл одоо захим орчинд ингэдэг штеп ялангуяа манай эмээ өвгөнөр ч юм уу өртөх магадлал айгу өндөртэй гэдэг. Хялбар аргаар мөнгөтэй болгоно гэдэг ч юм уу тий. Нэг хүүхдүүдтэй хэдэн дөрөх яач та гэдэг. Эсвэл бүр нөгөө залуу хүмүүс ч гэсэн энэнд өртөх магадлалтай. Хөрөнгө оруулалт илүү хурдан ашиг олно гэдэг ч юм. Иймэрхүү ингээ худлаа амлалтаар хүмүүсийг хууч залж байгаа тохиолдолд бол маш илбэг болцоод тэгэл нэг зүгээр фэйсбүүкээ хот хизэж тийм сонирхгүй байхад ч хүртэл ингээл бооцоо тавьдаг лайв майв гэлсэн жор юм гараад ирсэн байна тий. Тэгэд ер нь бол тэнгууд тэгэхээр юм хялбар аргаар юу гэдэг вүлээ үнгүү бяслаг зөвхөн хулганы хавхан дотор л байдаг тий. Тэгэхээр хялбар аргаар мөнгөтэй болгодог ийм амархан олдох баялаг бол бодит амьдрал дээр бол байдаггүй шүү. Зөвхөн үлгэртэл байдаг шүү дээ. Тийм болохоор дижитал заллингаас өөрийгөө хамгаалаад зөвхөн баталгаат их сурвалжаас мэдээлэл авч байгаарай. Ингээд энэ компанид ажлыг явуулж байгаа хамтран ажиллаж байгаа Unitel Group-тэй маш их баярлалаа. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе гэсэн уриатай. Unitel-ийн албан ёсны Facebook болон Unitel цэг эмэн веб хаягаас мэдээллүүдийг дэлгэрэнгүй авах боломжтой юм шүү. Баярлалаа Unitel. За баярлалаа. За бид хэд одоо энэ чи бас л аимшигтай аюулгүй байдлыг өндөр түвшинд зөрчиж байгаа дөөртэй сууж шүү гэдэлээ. За ингээд Verdi маань болохоор бас нэг дөрүүд дээр ер нь ингэж нарийн ажиллаж байгаа. Тэгвэл Шекспирийн хувьд болохоор хатагтай Макбет бол ингээд нөхрийнхөө хорон санааг зөвхөн өдөөгч хүчин зүйл нь болж байгаа. Гэтэл Verdi-гийн хатагтай Макбет болохоор шууд өдөө хатгаад бүр аллахт нь ингээд бүрэн эрхтэйгээр оролцогч болж байгаа. Тэгээ тэрийг ер нь бол баг хөтлөн дагуулж байгаа байхгүй. Тийм төлөвлөөж бүр төлөвлөө хөтлөн дагуулад одоо нөгөө тархитаад шургаад тийм яа энэ тэр шүрүүптээд энэрүүдээ ирэх мэтэл амар биш үү те. Тэгээд сопрано шүү дээ тий. Сопрано төрн тий. Тийм гэхдээ илүү одоо драматик сопранын дээр ярихаар тэгээ одоо түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Энэ надад тийм уран чадварлаг сайхан хоолойтой белканто дуулдаг дуучин хэрэггүй тий. Эсвэргээрээ ийм гүнзгий тий ийм илүү бараан өтгөн дууралттай тийм дуучин хэрэгтэй. Тэнгүүд нөө Verdi өөрөө Макбетийн хатагтай Макбетийг бол төсөөсөн байгаа тий. Тэнгүүд нэг юм царай мотой хорон санаатай. Тийм учраас нөгөө нэг ерөөсө дуучна хүртэл яг тэр дүрийг нь олох гээд тийм гой хоолойтой сэтгэл татгууц байх юм бол тэр нэг муу дур нь гарч ирэхгүй шүү дээ тий. Энд бас нэг яг нэг сонгодог урлагийн тий сайн сайхан бие хаад муу мухай сүнс орших боломжгүй гэсэн тэр эртний грекийн үзэл санаа хүртэл орсон явж байгаа юм л да. Ингээд тэрийг ингээ магадгүй гоё царайлаг бүсгүйгээр дуулуулчих юм бол илүү бусдыг татаад идэх шүү дээ. Тэр муу. Гэтэл тэр бол үнэхээр муухай үйлдэл юм а гэдгийг харуулахын тулд тий. Одоо тухайн үеийнхаа од тий шагшигдчихсэн ур чадвартай сайхан гэдэг дуучныг биш эсэргээрээ тий жоохон нөгөө олонд тэгж үнэлэгдээгүй гэхдээ жүжиглэх чадвар сайтай тэгээд өтгөн дууралттай хүчрхэг тийм хоолойтой дуучныг ирж хайсан. Энэ драма энтер сопрано дуучинд бол Мариана Барбери Нини яг төгс тохирсон юм байна. Тэгээд жүжиглэх бол авьяастай. Тэгээд энэ дүрийг нь бол гайхалтай бүтээсэн гэж байгаа. Мариана Барбери Нинигийн хувьд болохоор Verdi-тэй хийсэн 2 дахь бүтээл нь Макбет байсан юм байна. За тэгээд 3 жилийн өмнө болохоор 2 Foscari гэдэг дуурт гол дүрийн эмэгтэйд нь тоглож байсан юм байна. Verdi мөн La Pergola гэдэг театрын импресарио Алессандро Лонари гэдэг Лонаритэй зайлталаар харилцаж байсан. Ингээд хөгжмийн зохиолч маань Макбетийн одоо хүн чанарын зовлонг бэлэгдсэн Бангкокийн одоо сүнсэнд бол маш их ач холбогдол өгч байсан байна. Тэгээ Verdi нэгдүгээр үзэгдэлтэй Бангкокийн дүрийг бүтээсэн одоо жүжигч нь л яг сүнсний дүр тоглох хэрэгтэй гэж шаардж байсан. Тэнд Бангкокийн сүнсэнд Verdi ач холбогдол өгсөн Шекспир бас одоо Бангкокийн энэ характерт бас ач холбогдол өгсөн баг. Яа тэгэхээр Английн аль хаан билээ өөрийгөө энэ Бангкокийн уруудам гэж үздэг байсан юм билээ. Тийм болохоор Шекспир тэрийг одоо онцлохын тулд Бангкокийн одоо энэ сайн сайхан тий одоо хохирогч болчихж байгаа шүү дээ тий. Энэ характер нь илүү онцлсон. Одоо тэр муу мухай тий ингээд аллагын эзэн биш характерыг гэсэн үг. Тэгвэл яг нөгөө хаан хүртэл удам гэж үзчихсэн гэдэг чиг албан ёсоор хаан ширээнд суух те хаан гэж өөрийгөө тэр англи хаан бол үзчихсэн байх нь тий.
За тэгээд Верди маань 1846 оны 12 дугаар сарын 22-нд Ла Пергола театрын импресарио Лунарида ийм захидал бичсэн байна. Тэр үнсэн өнгөтэй маш ховор нимгэн баг харагдахгүй хөшгөний ард гарч ирэх хэвээр. Бангкокийн үсэн сексисэн хүзүүн дээрх шархан харагдах хэвээр. Би энэ бүх мэдээллийг энэ эмгэнэлт жүжиг 200 гаруй жилийн турш тасралтгүй гарч байгаа Лондонгоос хүлээн авсан юм шүү. Тэгэхээр өөрөө чинь тухайн үедээ тэ Шекспирийн жүжиг нь хүртэл хэрхэн тавигдчихсэн тухай мэдээллийг судалж хийжсэн байна гэсэн үг тий. Гэхдээ хамгийн гоё нь ингээд энэ бүх мэдээллүүдийг загтлаар авч байгаа шүү дээ тий. Өнөөдөр магадгүй бид нарт илүү амархан байгаа шүү дээ тий. Гэтэл тэр болгоныг ингээд загтлаар тэгээд олон сарын турш тэрийг ингээд бясалгаал яваад энэ дотроо ургуулаад төсөөлөл тий. Тэгэхээр энэ өөрөө бас гоё цаг үе санагдаад байгаа маа. Яг үнэ 19-р зууны ч юм уу болон ер нь цахимаас өмнөх зуунуудын захидал яагаад үнцэнтэй байсан бэ гэхээр тэр ястал бясалгаж байгаа бодож байгаа хугацаагаар үнцэнтэй байгаа байхгүй тий. Тэр хүлээлт үүсгэж ийн гэдэг чинь өөрөө бас их гоё тий нэг юм төсөөлөл тэр оршихуй болгоныг ингэж хадгалаад тий тэрийгээр амьдраад гэдэг юм уу тийм цаг хугацаатай гэсэн үг. Одоо бид нар чинь нөгөө араас нь мэдээллүүд авч байгаа болохоор ингээ нэг хайсан юм гястран гэл авчдаг учраас бас магадгүй бясалгах нь илүү бага болцсон. Тэр оршихуйг мэдрэх нь тий бясалгах мэдрэх тэр одоо тэмтрүүлнүүд гэдэг юм уу тэднийг асаах нь их бага болцсон юм шиг байна. Ямар гоё үг вэ? Тэмтрүүлнүүдээ асаах. Нэрэл тэмтрүүлнүүдээ асааж иж энэ сонгодог урлагийг хэдүүлээ ойлгох шүү дээ. Тэгээ Верди тэгээд юу яасан юм аа? Театрын алдартай зураач Алессандро Санкверикот хандаж зөвлөгөө аваад тэгээ зарим хувцсны загварыг Италийн романтизм уран зургийн сургуулийн тэргүүн Франческо Гайцаар зохион бүтээлгсэн гэд тэгж юм л та. За тэгээд ер нь од гэрлээсээ хөгжмийнхэн талаар асуул ер нь энэ гол онцлогуд нь юу гэдэм болоо Макбетийн. Макбет дуур за нэгдүгürt Верди өөрөө энэ дуурьтай их сэтгэл хангалуун байсан. Тэгээд яг анх одоо үзэж байгаа хүмүүст бол бас нэлээд хүнд тэг нэлээд анхаарал тавьж үзэхээс өөр аргагүй хүнд хөгжмөнтэй. Тэгээ одоо шууд нөгөө автуулдаг гоё хөгжмөнтэй тэг хөгжмөн ингээл автуулаад нөмрөөл авдаг гэхээс илүү. Дээрээс нь түрүүний хэлдэг тэр белканто сайхан дуулах урлаг тий сайхан байх гэдэг зүйлээс хазайсан. Тэгэхээр тэр муухайг муухай гарна тий гарахыг илүү зорьсон илүү тийм реалист хэв шинжтэй. Тэгэхээр энэ дээр найралтуу бас маш их чухал үүрэгтэй. За түрүү нөгөө нэг за Макбет гэдэг дуур өөрөө Макбетээр нэрлэж байгаа боловч Леди Макбетийн үүрэг Макбеттэй энэ тэнцүү. Зарим тохиолдолд бүр илүү их хугацаагаар дуулдаг ч үгүй юм уу те гэж үзэгддэг. Тэгэхээр энэ дээр Верди бол Леди Макбет дээр илүү ач холбогдол өгсөн гэсэн Шекспирийн зохиолоос илүү. Тэгэхээр энэ дээр бас их сонин ингээд ер нь хөгжмийн зохиолч нар одоо Россини ч бай, Пучини ч бай, Верди ч бай эмэгтэй хүний дотор орж үдцсэн юм шиг тийм нарийн мэдрэмжээр зарим зохиолуудыг бичдэг. Тэр Травиатагийн одоо Виолетта эднэрийг ингээд харахаар та яг дотор нь ороод үдцсэн юм шиг. Тэгэхээр энэ дээр бас тийм эрэл хайгуул явсан л байгаа юм л да. Тийм эмэгтэй хүний тийм хитрхи эрх мэдэл чунсан тий. Гэтэ энэ бас тодорхой хэмжээнд нөгөө өөрөө травма авсан ч гэдэг юм уу Макбет хадагтай өөрөө яагаад тийм харгас хэрцгий эрх мэдэл чунаад байна гэхээр энэ хоёр дундаасаа хүүхэдгүй өмнө нь магадгүй хүүхэдтэй байж байгаад эндсэн. Яг тийм ишлэлүүд бол зохиол дээр нь гардаг. Тэгэхээр өөртөө өв залхамжлах хүүхэдгүй байгаа тийм. Тэгэхээр амьдралын утга учир юу болж байна? Эрх мэдэл болж байна шүү дээ ерөөсөө. Тэгэхээр ийм бас гашуун одоо травманаас үүдсэн зүйл байгаад байгаа байхгүй юу. Энэ болгоныг хөгжмөөр одоо муухайг нь гаргахын тулд илүү дээшээгээ өсөрсөн өмнөдтэй ч гэдэг юм уу те. Илүү тийм найралтууд жишээлбэл илүү юм тасалдсан дуулалтай илүү синкоп ихтэй ч гэдэг юм уу тэгж дуулж эхэлсэн тий. Тэгэхээр белканто дээр бас ингээд нөгөө оркестрийн хөгжим симфони оркестр илүү юм дуучныг илүү гоё сайхан дуулахад бүх бэлтгэлийг нь
бүх дэвсгэрийг нь бүх тэр дагалдах хэв маягаар хийдэг болвол энэ дээр эсэргээрээ нөгөө сэтгэл зүйн дотоод зурчлалын оркестр илэрхийлдэг. Хоёлаа нөгөө Чайковский дээр ярьжсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан Евгений Онегин дээр ярьжсэнтэй адилхан сэтгэл хөдлөлийн тэр дотоод зурчлалууд байна шүү дээ. Тэр дотроо итгэлгүй байгаа. Яг тэр хүн ална гэдэг чинь одоо аимшигтай үзүүл хийх гэж штэ тэрийг төлөвлөж гин тэрэндээ хүрэхийн тулд нэгнийг ингэж хатгаж гин шүрвдэж гин тэр болгоныг ингээ хөгжмөр илэрхийлээ. Тэгэхээр дотор нь тийм айдас сандрал байгаа. Тэгсэн хэрнээ эрх мэдэлд хүрэх гэсэн шунал байгаад байгаа. Тэр болгон дотоод зурчлалыг найрал хөгжмөр гайхамшигтай илэрхийлж чадсан. Тэрүүгээрээ энэ хөгжмийг яг нарийн үйл явдлын сайн мэдчихэд нарийн ингэж бүр сонсож энэ сэтгэл хөдлөлнээр яагаад ингэж төгшөөгээд байна За тэгээд найрал хөгжмөндөр илүү тийм доод өнгөнүүд бараан хүнд өнгөнүүд их ашигласан. Тэгжиж эн чин тэр нөгөө дотоод зурчлалыг нь асуудалтай байгаануудыг нь их гаргаж штэ. Тэгээд энэ дээр одоо шулмын хэсэг байна жишээлбэл Верди ер нь хөгжмөдөө маш тийм нарийн тодорхой ханддаг байсан. Тэгэхээр энэ шулмын хэсэг дээр жишээлбэл 3 шулам гэж гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөгжмийнх нь өнгөдөр хүртэл одоо терц буюу тийм гурвал өнгийг хоёр хоор дээр ингэж өгсөн байгаа таахгүй. Тэгээд тэр нь ингээд тэрнийх нь одоо хөгжим нь obsessed гэдэг ч тийм донтцсон юм шиг ингэж олон давтамжтайгаар нөгөө талд Макбетийн тэр сандарж байгаа тэр хөгжим нь бас ингэж олон давтамжтайгаар ингэж маш багаасаа ингэж ихсэх хүртэл тэрийг ингэж галзуур болох хүртэл олон давтамжтайгаар ингэж илэрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр энүүгээрээ одоо өмнө нь өөрийнх нь биччихсэн Вердигийн болоод өмнөх үеийнхаа дуурайдаас өөр байгаа. Яа, норны үс босч шүү. Нэг үнэхээр яг юм дотоод зөрчлийн талаар гайхалтай. За ингээд бидний хоёр дахь хамтран ажиллагч маань болохоор алтан гишүүд маань байгаа. Тэгэхээр энэ олон нэвтрүүлгүүдийг олон үзэгчдтэй хүргэхэд биднийг хамгийн их дэмжиж байгаа алтан гишүүдтэй маш их баярлалаа гэж талархлаа илэрхийлэхээс ацуу яг одоо 4 сарын 29-нд бидний 2 дахь жилийн одоо өндрийн маань ой болох гэж байгаа. Ингээд алтан гишүүд болж бүртгүүлэх юм бол энэ ойг хамтдаа тэмдэглэх боломжтой шүү гэдгийг дуулгахад таатай байна. За тэгээ алтан гишүүн гэдэг бол бидний жилийн нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр үнэлээд 100 мянган төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 419104 518 од мөндөр гэсэн данс руу шилжүүлээд алтан гишүүн болох боломжтой ийм боломжийг өдөр хэлж байгаамаа. За тэгэхээр ингэ Худалдаа хөгжлийн банкны IBAN-д хэлээд үгүй 94000 419104 518 од мөндөр гэсэн данс руу 100 мянган төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийнхөө Facebook нэр болон утасны дугаараа заавал бичих юм шүү. Ингэснээр манай алтан гишүүн болоод Facebook группт маань ороод бид нартай тухтай гоё ярилцаад мөн 4 сарын 29-нд 2 жилийн ойд дээр маань хамтдаа цагийг өнгөрүүлэхтэй энэ соён гэгэрлийн ажилд маань маш том хувь нэмэр оруулах боломжтой. Алтан гишүүдтэй маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд Макбет дуурийн нээлт маань бол 1847 оны 3 дугаар сарын 14-нд Флоренц хотын La Pergola театрт. Би яг мод гэрэлтэйг юу яд юм аа? Нэвтрүүлэг хөтлөхөөр за би энэ үгийг чистэ буруу дуудана да. La Pergola. Пергола. Хамгийн нийтэд энэ Итали хэлэнд чинь их шиг айгуу чухал шүү дээ, тий. Тэгээд одоо Макбет гэд хэлж чинь, Дункан гэд хэлж чинь. Тэгэхэд юун дээр яг дуур дээр ингээ Макбетто гэд заавал их шиг нэмдэг. Их шиг бол одоо Итали хэлний гоосоо халдагдах гэдэг. Тэгмэт англи хэлний одоо англи жүжигийн тий Макбет гэдэг нэрийг Макбетто болгосон байт юм аа. За тэгвэл Макбетто дөрөв манэлт La Pergola театрт болсон юм байна шүү. Тэр яг анхны тоглолтыг л гайгүй халуун дотнор хүлээн авсан гэж байгаа. Гэхдээ нөө дуурийн мэрэгчлэтнүүд үзэгчд болохоор шүүмжилж ирсэн. За яасан бэ гэсэн чинь Чанар дүрийн ганц ч болоо байхгүй байна. Тэ ямар ч хайрын түүх байхгүй байна. Төрөний яг Одгэрлийн маань ярьсанчлан байнга үзэж одоо заншсан тэр сюжет агуулгаас нь ингэж зөрсөн байгаа даа. Тэгээд ер нь бол заавалчгүй Чанарын дүр байх хэвээр. Тэгээд заавалчгүй
хайрын түүх байх хэрэгтэй байсан. Гэтэ Вердигийн хувьд бол үнэхээр хувьсгал хийгээд энэ уламжлалыг нь үл тоомсорлоод хайрын түүхийг биш харин эрх мэдлийн одоо сэтгэл зүг илүүтэй судалж гаргаж ирж дуур болгосон байгаа тийм. Тэгээд өөрийнхөө маань нээлт Италид үндэсний эрх чөлөөний одоо Италийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөн гэдэг хөдөлгөөн маань эрчимжиж байсан үедээ яг давхцсан. Тэгээ энэ хөдөлгөөний гол зорилго нь юу байсан бэ гэхээр гадаадын голчлон одоо Австрийн засаглалаас чөлөөлөгдөх феодалын одоо тархай бутархай байдлыг арилгах, Италиг одоо нэг улс болгох нэгтгэх явдал. Яа энэ дэр чинь л одоо Итали чинь аль эртний үеэс л те Флоренц, Милан, Ром, Венето гэдэг дандаа тусдаа бант улсууд те. Бант улс гэх юм уу ямар улс гэх юм. Республик те бүгд найрамдах улсууд ч гэж байсан дунд нь те. Ямар ч байсан тусдаа засаглалтай байсан. Тэгээд нэгдэг сонирхолгүй. Тэгээд одоо ч өөр те. Одоо ч өөр. Шал өөр амьсгалууд байгаад байдаг санагдав. Үнэхээр өөр 30 км дотор аялал нь өөрчлөгдөн гэдэг чинь ямар өөр нь харагдаж штэ. Яа. Тэгвэл яг ингээд нэг болох гээд нийлэх гэжсэн юм. Тийм чинь бас нөгөө Францын хувьсгал бас тэр үед амар ирчимжиж исэн. Тэрний нөлөө байгаа. Дээрэс нь угаасаа Австрийн нөлөөнд айгу удчихсан байсан. Тэгээ энэ дэр Вердитэй холбоотой бас их сонирм болох. Верди ч н одоо анхны нөгөө гишүүн болж байсан шүү дээ. Улсын хурлын манахаар бол гишүүн. Өө тийм үү? Тийм. Юунда парламентда суусан байхгүй юу? Тэгээ энэ үйл явдал нь бол дараа нь байгаа. Тэгэхээр ерөнхийдөө Вердиг чинь яг нөгөө нэг үндэсний хөгжмийн гэдэг юм уу? Италийн одоо үндэсний дуудлалын бэлэг тэмдэг гэж үздэг. Гэтэл Верди яг үнэндээ одоо дуур дээр авсан сэдвүүд нь дандаа гадны зохиолчдын гэдэг юм уу те. За Набокко дуур гэхэд чинь одоо Библиэс авсан байна те. Травиата гэхэд чинь Франц зохиолч тийм үү. Нөгөө Камил цэцгийн Дюма, Александр Дюма. За ингээ Шекспир гэд ерөнхийдөө илүү тийм глобал те илүү авангард байсан байгаа тоххой юу. Илүү дэлхий рүү харсан те. Гэтэл Италиуд нь болохоор те манай үндэсний баатар гэж үз яг тэрийн мэдээж хөгжмөнтэй холбох үндэстэй тий. Тэгэхээр яг хитрхи Италиуд ингээ манай үндэсний баатар гэж үзээд хад энэ хүн нь бол бас илүү олон улсын тий шинж чанартай ийм одоо эрэл хаагуултай хүн байсан шүү гэдгийг бас сануулмаар байдгийн. Тэгээ тэрний нэг жишээ нь одоо Макбет дуур байхгүй юу? Тийм ээ. Манай италичууд чи ер нь үндэсний гэж авсараад Мона Лизаг хүртэл хулгайлаад Италид аваачсан хүмүүс шүү дээ. Тий. Их л үнсэрхэг хүмүүс байдаг шүү гэн тий. Тэгээд ер нь бол ингэж тавигдаад за мөн бас шинжилэн найруулж бол бас тавьсан байгаа. Тий 65 онд. Тийм 1865 оны 4-р сарын 21-нд тий лирик 2 өөр төгсгөлтэй гэсэн үг. 48 оных нь нэг төгсгөлтөө 65 оных нь өөр төгсгөлтэй гэсэн. Тэр 65 оныхаа болохоор Парисын нээлтэнд зориулж өөрчилсөн. Тэр бас харамсалтай нь бидний цаг дуусж байгаа болохоор тодорхой ярих боломжгүй ч гэсэн та бүхэн маань өөрсдөө судлаад үзээрэй. 2 өөр төгсгөлтэй дуурийг 2 янзаар үзнэ гэдэг бас их сонирхолтой байх тий. За манай улсын хувьд болохоор Монгол улсын дөрөв бүжиг эрдмийн театрт 60 жилийн ойн босгон дээр буюу 2023 онд дэлхийн алдартай энэ Макбет дуурайгаа үзэгчдэд хүргэсэн юм байна. Тэгэхээр энэ нь бол ямар үйл явдал болсон бэ гэхээр одоо Макбет дуурийг Аз твдээ их хэлээр нь тоглосон анхны дуурийн театр болсон гэж. Тэгэхээр энэ бол маш нэр хүндийн хэрэг байна тий. Ер нь Европт ч Макбет тийм олон тоглогддог. Бага тоглогддог. Нэг талаар бас нөгөө юм мухар цусаг шиг бас юм байдаг. Макбет тоглолцуулаад азгууд л авчирдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм бас байдагтай холбоотой байж магадгүй. Ер нь тэг нөгөө талаар хүнд дуур үзэгчдэд ойлгогдох нь хүнд учраас ерөнхийдөө бага тоглолдог гэсэн үг. Тийм биш. Тэгээд бид нар болохоор яг 2023 оны 4-р сарын 29-30, 5-р сарын 6-7-нд тайснаа амьлуулахтай болохоор улсын дуур бүжиг эрдмийн театрын ерөнхий найруулагч С. Баттулга маань ажилласан байгаа. Тэгээ дуурийн ерөнхий хор мейстрээр бол улсын дуур бүжиг эрдмийн театрын хор мейстер Н. Дашпямб, хор мейстрээр Д. Отгонбаатар, бүжгийн найруулагчаар улсын дуур бүжиг эрдмийн театрын уран сайхны удирдагч ерөнхий балет мейстрээр Д. Дашлавг, төгөлдөр хуурчир гавьяат жүжигчин Б. Солонго, дөрсөх дуур бүжгийн эрдмийн театрын концерт мейстер Б. Оюун гэрэл, Э. Намун, Х. Урт насан нар маань бол ажилласан юм байна. Тэгээд мөн дуурийн удирдаачаар Итали улсын удирдаач Стефано Торболи. За, Стефано Торболи ажилласан юм байна. Тийм орчин үеийн тавилттай энэ. Манайд одоо тий
эртний тэр Шекспирийн юм уу эсвэл 1800-аад оны биш орчин үеийн тавилттай. Тэгэхээр их сонирхолтой гарч идэг эдгээр ашигладаг. Шал мал нэм талент тусгалтай юм шиг харагддаг. Оо ямар сонирхолтой. Тийм тэр одоо цусд гар гэдэг юм уу те тэр эднэр нь бас тайзан дээрээ харагддаг. Тийм сонирхолтой тавилттай. Тэгэхээр энэ тавилтан дээр бол Макбет өөрийн эхний өдөр Улсын дөр бүж эрдэнэ театрын залуу дуучин Ил Бөөбаатар Макбетт гоцлсон бол хоёр дахь өдөр нь Улсын дөр бүж эрдэнэ театрын шилдэг гоцлогчдын нэг Бомхүү маань одоо Макбетийг тайзнаа амьлуулсан юм байна. Харин 24 оны 3 дугаар сарын 9-нд Макбет дөрийг дахин тоглоход гол дүрд Монгол улсын ардын жүжигчин Энхбатийн амар төвшин дуулсан байна. Тэгээд зохиолч Урайхаа болохоор энэ дөрийн тухай ингэж хэлсэн байна. Нийгэм улс төр эдийн засгийн хувьд гүнзгий хямралд орсон, ард иргэдэнд ёс суртахууны хямралд орсон энэ үед Макбетийг манай театр тайзнаа тавьж байгаа нь цаг үеийн хувьд нүдээ олжээ гэж харж байна гэд. Биднэрт маш сургамжтай. Одоо эрх мэдлийн төлөө өвхөлтж байгаа штэ угаасаа тий Монгол улс тийм жишээ маш их байгаад байгаа. Тэгтэл одоо Lady Macbeth бол галзуурсан байдгийг шүү тий. Хит их эрх мэдлийн төлөө шунж байгаа сүултээ гол нь ингээд нөгөө галзуураад ингээд нөгөө гараа ингээд нөгөө цусаа арилгах гад ингээд галзууралтаа болоод тий ягаад тэгэхээр тэр байхгүй байгаа ч гэсэн ингээд өөрөө цус хараад байгаа байхгүй юу. Lady Macbeth галзуураад өөрөө цус хараад бусдхан харахгүй байхад ингээд өөрийнхөө цусыг арилгах гад тэгэхээр эн чинь манай сонгодог урлагт худлаа дүр гэж байдгүй юм да. Тэгээ эрх мэдлийн төлөө үнэт зүйлсээ худалдах юм бол ямар байдалд эцэстээ орохыг бол харуулдаг юм да. Тэгээд энэ гайхамшигтай дуур энэ 7 хоногт мөн Бямбан ям гарагт буюу энэ сарын 25 26-нд Улсын дөр бүж эрдэнэ театрт тоглогдож байгаа. Тийм учраас энд 25-нд гавьч жүжигчин анх удаа дуулна. Тэгээд анх хоёр одоо ер нь Италид ер нь Европ руу дуулаад эхэлсэн. Энэ 8 сард гэхэд Арена де Веронад эдгээр гол дүрс тоглох гэж байна. Тийм тэгэхээр анх хоёрын Макбет бас их сонирхолтой байх гэд би бол их хүлээлттэй байна. Яа. За инхээр та бүхэн манд нэвтрүүлгээ үзчихэд араас нь дуурай үзээрэй гэж уриалмаар байна. Маш их баярлалаа. За баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүн од мөндөр сувг маань танд хүрлээ. Урлаг судлаач Амина болон төгөлдөр хуурч хөгжим судлаач С од гэрэл бит хоёрын бэлтгэн хүргэсэн сонгодог урлаг подкаст маань танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост толгоноор хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн яваатай Unitel Group болон хайртай алтан гишүүд маань оролцлоо. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.